Иргэд та бүхэнд цахилгаанаас үүдэлтэй галт төмрийн аюулаас урьсан сэргийлэх заавар зөвлөмжийг хаан үйлдвэргийн онцгой байдлын хэлцээс хүргэж байна. Он гарснаас хойш хаан үйлдвэргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 367 удаагийн галт төмрийн дуудлага мэдээлэл ирсэн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад галт төмрийн дуудлага мэдээлэл маань 36.5% өссөн үзүүлэлттэй байна. Цахилгааны галт өртөхгүй байхын тулд бид өнөөдөр юу хийх юм бэ? Хамгийн түрүүнд юу шалгах ёстой вэ гэхээр гэр өрөө тасалгаанд байгаа залгуур, цахилгааны кабель, унтраалга, гэмтэж тасарч хугарч болзошгүй цахилгааны шалбарсан утас цэгийг байнга шалгаж хэрвээ гэмтэл гарсан байх юм бол заавал мэргэжлийн байгууллагад хандаж засвар үйлчилгээ хийлгэж явах шаардлагатай. За хуучирч гэмтсэн утас, таслуур, зүүсэн залгуурхийг хизээж орхигдуулж болохгүй. Залгуур дээр хит ачаал үүсэхгүй байх. За хит хитэн тоног төхөөрөмж нэг залгуурт шууд холбох нь маш өндөр эрсдлийг дагуулдаг. Цахилгаан хэрэгслийг ашиглахдаа халалт үүсэхгүй байхыг анхаарч мөн ядаа та өөрийнхөө өрхийн хэмжээнд хэрэгжилж байгаа цахилгааныхаа ачаалаас шалтгаалаад мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг аваад цахилгааныхаа утсыг ачаалал даах чадвартай утсаар сольж хэрэглэх нь бидний өнөөдөр аюулгүй байдлаа хангах хамгийн нэг номерын зүйл болно. За гэр ахуйн тоног төхөөрөмжүүд болон одоо жишээлх юм бол угаалгын машин, хөргөө хүч, зуурагт зэргийг бол иргэд маань одоо хэрэглэхгүй байсан ч гэсэн цахилгааны их усрээс нь хэрэгж салгадаггүй ингээд байнгын залгаатай орхидог. За энэ маань таныг гэртээ байхгүй хооронд ч гэсэн одоо гинтийн цахилгааны хит ачаал авсан үед галт төмөр гарах эрсдэл нөхцөлийг бүрдүүлдэг учраас та заавал залгасан бол салгах. За салгасан бол шалгаж байх юм зарчмыг баримталж одоо өөрийн болон өөрийнхөө хайртай хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Галт төмөр гарсан нөхцөлд та 101 105 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгч тусам мэргэжлийн байгууллагад хандан тусламж зөвлөгөөг цаг алдалгүй аваарай. Иргэд та бүхэнд цахилгаанаас үүдэлтэй галт төмрийн аюулаас урьсан сэргийлэх заавар зөвлөмжийг хаан үйлдвэргийн онцгой байдлын хэлцээс хүргэж байна. Он гарснаас хойш хаан үйлдвэргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 367 удаагийн галт төмрийн дуудлага мэдээлэл ирсэн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад галт төмрийн дуудлага мэдээлэл маань 36.5% өссөн үзүүлэлттэй байна. Иймд иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна. За галт төмрийн аюулын 19%-ийг цахилгаанаас үүдэлтэй галт төмөр эзэлдэг бөгөөд үүнд цахилгааны холболтыг буруу холбосноос галт төмөр гарах үндэс болдог. За цахилгаан холболтыг холбохдоо хоёр өөр төрлийн металл усыг холбож болохгүй. Мөн айл өрхийн түвшинд цахилгаан холболтыг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх шаардлагатай байдаг. Цахилгаан утсыг хаач хамаагүй ямар ч хамаагүй аргаар холболт хийхгүй байх. За цахилгаанаас үүдэлтэй галыг цахилгаан хүчтэйг салгахгүйгээр усаар унтраахыг бол хатуу хоригддаг байгаа. За нэг залгуу буюу уртцагчнаас маш олон зүйлийн цахилгаан хэрэгсэл нэг дор залгаж цахилгааны хит ачааллыг үүсгэдэг. За ингээд цахилгааны хит ачааллыг үүсгэснээр галт төмөр гарах нөхөө эрсдэл маань нэмэгдчихэд гэсэн. За тэгэхээр тодорхой хэмжээний амперийн хүчин чадалтай цахилгаан хэрэгсэл буюу уртцагчинд маань иргэд маань яг тухайн тохирсон хэмжээний цахилгаан хэрэгслийг нэг дор залгахгүйгээр ээлжлэх буюу нэг нэгээр нь залгаж иж өнөөдөр аюулгүй байдлаа хангах бидний бүрэн боломжтой байна. Иймд иргэд та бүхэн цахилгааны хит ачаал үүсэхгүй. За хэрвээ нэг залгуурт олон зүйл залгасан тохиолдолд заавал салгах, цахилгаан хэрэг хэвчлэлийг ашиглахгүй тохиолдолд их усрээс нь салгаж аюулгүй байдлаа хангаж өөрийгөө болон хайртай хүмүүсийн амнаас эд хөрөнгийг хамгаалахыг зөвлөж байна. Галт төмөр гарсан нөхцөлд та 101 105 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгч тусам мэргэжлийн байгууллагад хандан тусламж зөвлөгөөг цаг алдалгүй аваарай. Хаан үйлдвэргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 он гарснаар нийт 367 удаагийн галт төмрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүний 17.1% нь хогийн сувг, хогийн цэг гэсэн галт төмрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний шалтгаан нөхцөл нь ил задгай галаа хогийн сувгад хаях, ахуйн газыг ил задгай хаях, татсан тамхиныхаа шигийг хогийн сувг, хогийн цэгт унтраалгүйгээр хаях гэсэн шалтгаан нөхцлүүдээс болж тухайн галт төмрүүд бүртгэгдэж байна. Ийм сууц өмчлөгчдийн холбоод иргэд орсон суугч та бүхэн хогийн сувг болон хогийн цэгт ил задгай гал гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Хаан үйлдвэргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 он гарснаар
нийт 367 удаагийн галт төмрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүний 17.1% нь хогийн сувг, хогийн цэг гэсэн галт төмрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Хогийн сувг болон хогийн цэгт гарсан галт төмрөөс үүдэн иргэд угаартах болон иргэдийн автомашин галт төмөрт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Иймд та хогийн цэгээс автомашинаа 3-5 метрийн зайд байршуулж байхыг зөвлөж байна.